За сайн байцгаана уу? Facebook-ийн найзуудаа та бүхэнтэйгээ өнөөдөр бяцхан тийм зөвлөгөөг нөгөө нэг юм над тохиолдсон зүйлээсээ бас хуваалцъя гэж бодож байна. Өмнө нь би бас энэ тухай ярьж ирсэн юм аа. Монголчууд бид нар ингээд дандаа нөгөө мах голдуу хэргэлдэг, мах гурил. Тэгээд нар их авдаггүй болохоор Д витамины дутагдал төр нь баг бүх Монгол орцсон байна лээ шүү. Манайх л хувьдаа бүр надаас өксүүлэл манай гэр бүл хүүхдүүд тэр чигээр бүгдээрээ Д витамины дутагдaltaй байсан. Одоогоос олон жилийн өмнө нэг санамсаргүй шинжилгээ хийлгсэн чинь. Тэг бүр гайхаад одоо бид нар шиг их гадаад явдаг, наранд байдаг, жимс ногоо хэргэлдэг. Тэгэл бас хүнсэндээ одоо их л олон юм хэрэглээд идэг ийм хүмүүс яаж одоо Д витамины дутагдaltaй байж болдгийг гэж тэр үед их гайхаж байсан. Тэгээд маш их Д витамин худалдаж авсан л та. Одоо жишээлбэл энэ D3 байгаа. За энийг худалдаж аваад ингээл нэмж уугаад байгаа. Тэ. Тэгсэн чинь би за энэ он сарын хараадах 3 өдрийн өмнө интермед эмнэлэгт шинжилгээ хийлгэсэн байгаа. Ингээд тэгсэн чинь миний нөгөө Д витамин чинь бас баг гарчлаа. Гүр гайхмар уг нь би одоо энээс хэрэглээд байгаа. Энэ дотор Д байгаа. Энэ ультрамен гэдэг бас нэг 50-аас дээш насны эрэгтэй хүн хэрэглэдэг эмийг хэрэглэдэг. Энэ дотор бас ингээд энэ алтны зөндөө олон витамин Д витамин байгаа. За энэ бас Wellman гэдэг энийг ч бас ингээд ээлжинд ч юм уу зөрүүлээд хэрэглээд байдгийн. Энийний ард бас одоо нөгөө л дэмэ бүх витаминууд бас байгаа. Ер нь хүнд хэрэгтэй өдрийн бүх дооц нь байдаг. Ингээд хэрэглээд байгаа мөртөө нөгөө Д витамин дутуу гарцсан байна лээ. Би одоо энэ дээр та нарт ингээд харуулаадах юм. Витамин Д гэж байгаа нь total гэж байгаа. Одоо энэ дээр доошо заатсан байгаа нь тэр 24-тэй гээд гарцсан. Гэтэл 30 байх хэвээр юм байна. Гэхдээ ингээд маш их хэрглэж байгаа мөртрөө Д витамин дутуу гараад байгаа. Тэгээ Д витамин бол түлхүүр витамин байхгүй юу? Хамгийн чухал витамин одоо маш олон зүйлд хэрэгтэй. Хүний одоо яас одоо үе одоо тэгэл одоо энэ бусад одоо зүйлд яг дунд нь байж хэрэглэгддэг. Дутаж болохгүй витамин байхгүй юу? За бусд нь одоо мэдэхгүй одоо тэрийг нэг хэрэгтэй хэрэггүйг шинжлэх ухаанаар нэг нотлоогүй юм шиг байна лээ. Гэтэл ингээд Д витамин дутагтаад байгаа би өөрөө монголчуудаа Facebook-ийн найзуудтайгаар анхааруулж хэлье гэж бодож байна. Та нар минь Д витамин тэр тариулдаг байна уу, хийлэгдэг байна уу, үр хүүхдтэй одоо аав ээжтэй ингээд Д витамин хэрэглүүлжээ. Одоо ингээд Д витамин бол одоо би бүр ингээд зориол уугаад одоо энийг чи ингээд харж байгаа заримдаа за яасан дутцсан байдаг шүү гүндээ хөөй гэж ингээд аваад энэс чи ингээд 2-3 гарн уучна. За одоо баг ихтч болохоор л энэ 2000 олон улсын нэгжтэй юм байгаа шүү. Тэгээд уугаад авчихад одоо миний витамин багдаад ах юм. За бусдаараа бол гайгүй байна лээ сахар махар янз бүрийн юмнууд. Тэгээ яг ах нь бол бас нэгэн ийм зүйл ярьж байгаа юм чинь цаашдаа та нарт хэлэхэд надад энэ монсоос өгсөн нэг ийм бэлгэлсэн Artriflex энийг сүүлд их хэрэгэлдэг болсон. За бас яг хүмүүс асуугаад байт юм байна лээ намайг лайв хийхээр л нөгөө нойрны эмчин гэл энэ би хэрэглэхгүй байгаа зүгээр энийг би нөгөө цагийн зөрөөмөрөө гаргах гадаад дотоод явахад чинь нойр хөлжчээ заримдаа хэцүү байдаг үед хэрэгэлдэг мелатонин гэдэг шүү. Энэ их сайн шүү. Одоо бас нойр багтаа хүмүүс нойр янз бүр болоод байгаа үед бол энийг хэрэглэж яхад энэ бол хүний биед байдаг мелатонин буюу нойрны одоо зохицуулагчийг гормоныг одоо ингээд гаргацсан. Тэгээд энийг ингээд Америкт бол дэлгүүрт одоо Монголд ч гэсэн хамаагүй зарж байгаа энийг одоо эмчийн зааваргүйч ингээд ууч болдсон байна лээ шүү. Нойр нь сайн юм шүү. За. Энэ одоо бас нэг юу гэдэм аа Utropin гэдэг LG компани нөгөө хүний нөгөө юуны өсөлтийн гормон байт юм. За миний чинь би бас нэг 7 хоногт нэг 4-5 хийлгчээд байдгийг. Энэ өсөлтийн гормон ч бас нэг залуужуул хүлчлэгээтэй юм гинлээ шүү те. Энийг бас их сайн гэж бодож байна. За энэ
Япон тариагаа бас би их хэрэгжилж байгаа шүү. Энэ Мэлсмон гэдэг хүний ихсийн тариа. Энийг ч одоо би 10 жил хэрэгжилж байна. Хүний ихсийн Япон тариа гэдэг одоо монголчууд мэддэг болцсон доо тий. Эхнэр үтээр бол 10 гаруй жил ингээд баг хэрэглээд маш сайн шүү. Энэ ерөөсөө илэг мэлэг тэгэл ядаргаа мадаргаа тэгэл бас хүнийг залуужуулна тий. Ийм сайн шүү. Энэ бас адилхан ланек гэдэг бас адилхан хүний ихсийн тариа шүү. Маш хэрэгтэй юм байгаа юм шүү. Ер нь хүнийг бас ингээд ядаргаанаас гаргана. Тэгэл ер нь элэг мэлэг тэгэл одоо босод ялангуяа энэ 40-с дээш насны эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд аль нь нэг өсөндөө одоо нөгөө цэвэршилт ирэмгүй явагдаж байгаа шүү дээ. Тэр үед бол одоо энэ хүний ихсэн Япон тариа энэ хоёр адилхан юм уу? Тий. Хоёулаа Японых нөгөө би асал одоо ер нь л одоо хүний бүх бие цаанаас нь ингээ сайжруулдаг нөгөө ихс гэхээр нөгөө хүүхэд рүү явж байгаа их хүү хоёрыг холбож байгаа тэр эрэгтэн шүү дээ. Тэр эрэгтнээс ингэж гаргаж авсан Япончууд бол энийг маш их хэрэгэлдэм байна лээ. Тэгснээрээ одоо энэ Япончууд энэ хөгшөртөлд байхгүй одоо Японы одоо 70-80-та өвөө эмээ нар чинь хөнгөн шингэн гүгээд байгаа чинь энэтэй холбоотой юм байна лээ шүү. Ихсийн тариатай. Ихсийн тариа бол Япондоо бол баг ерөөсөө даатгалд орчихсон хүн болгон хэрэгэлдэг. Тэгээ баг олддгүй юм байна лээ шүү. Үнэтэй юм байна лээ. За ингээ монголчуудаа яг бяцхан зөвлөгөө өглөө тий Д витаминээ сайн хэрэглээрэй. За тэгээд бие сайн бодож байгаараа тий энэ дээр нэмж хэлэхэд энэ нөгөө шандратын бас нөгөө глюкозамин энтергээд ийм бүтээгдэхүүнүүд энэ дотор хоёулаа байд юм байна лээ шүү. Заавал энэ артритс гэхгүйгээр өөр бас ийм зүйлүүдийг энэ үе мөчөнд маш сайн юм шүү хүмүүсээ хэрэгжилж байгаараа. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Анх нь одоо голфо тоглох гэж явах гэж байна шүү. За баяртай.